биткойныг худалдаж аваад үндсэн зорилго нь бол нөгөө доллар одоо евро төгрөг гэдэг шиг бидний нөгөө өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан мөнгөний дэвсгэрт нэг ясна тийм ээ. Яг тэрийг одоо өнөөдөр биелүүлж чадахгүй байна л да. Учир нь үнийн өсөлт болон энэ үнийн савлгаа байгаад байгаа учраас өнөөдөр бидний төгрөг одоо тэ хань шиг ингэж савлдаг байсан бол бид хэрэглэхэд маш хэцүү тийм ээ. Тэгэхээр бид нэр өөр сонголт хааш. Хэрвээ төгрөг одоо савлаад ах юм бол бид арай доктортой доллар ч юм уу сонгоо тэ. Тэрнтэй ажиллах төлбөрийн хэрэгсэл болгоход жоохон хэцүү болчихно. Илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хүмүүс ашиглаад тийм болохоор одоо илүү зүгээр биткойн худалдаж аваад хадгалсан ашигтай байна гэж байна. Одоо манай төгрөгийн ханш чинь ундаг сүүлийн жил бол гайгүй байна. Гэхдээ ер нь сүүлийн нэг 10 жилийг харах юм бол нэлээд орсон. Тэгэхэд бол яг энэ үед бол доллар чинь хадгалаад байжсэн бол төгрөгийн эсрэг бол улам чангарч идэг те. Чангарч ирсэн энэ түүхтэй. Тэрнтэй ижилхэн биткойныг хүмүүс авч хадгалж олборлож гэдэг маань болохоор нөгөө тэр ажил хийж алт олборлож байгаа л гэдэг үндсэн концепттэй маш төстэй. Алт олборлохын тулд хүн цаг зарцуулна, мөнгө зарцуулна, ажил хийж одоо алт гаргаж ирээд алтаа ингээд тушаагаад эсвэл зараад мөнгө олгодогтой адилхан биткойныг хүмүүс одоо интернет, тог тэ одоо тэр бүхлээр үйл ажиллагаа ажиллаж ийж одоо мөнгө олж байгаа. Түүнээс зарим хүмүүс бол нэг юм энэ бол маш энгийн тэ зүгээр нэг тогонд залгаал тэ нөгөө одоо үлгэрт гардаг одоо мөнгө ургадаг мод гэж хараад байгаа шүү. Бас яг бол тийм зүйл бол биш. Тэгэхээр цаана үйл ажиллагаа тийм яваад байгаа. Өнөөдөр интернет анх яг эхэлж явах үед сервер гэдэг зүйл хүртэл ингээ хүмүүс гэртээ ажиллаж ирсэн гэж датакомыг хутгаар ярьж идэв. Тэгээд тэрнтэй ижилхэн өнөөдөр бол хүмүүс гэртээ гэж ажиллаж болоод байгаа. Явандаа бол ийм зүйл байхгүй болох юм зүйл. Явандаа бол энийг их хэмжээгээр компани хэмжээгээр улсын хэмжээгээр гэдэг болов. Тэгэхээр өнөөдөр яг дөнгөж эхэлж байгаа зах зээл болохоор тийм боломж бол байна. Үнийн савлгаа байна. Мэдээж хэрэг таазандаа хүрнэ биткойны үн бол ханш бол ханш нь өөрийнхөө ханшиг тогтоох гэдэг үн цэнэ бий болгох гэж яваад байгаа. Дээрэс нь одоо бидний хэрэгжилж байнгын хэрэгэлдэг одоо Microsoft компани ч юм уу жишээлбэл Windows гэдэг програмаа одоо биткойноор одоо борлуулдаг. Энэ бол зүгээр айгу том жишээ юм болов би бол хараад. Тэр том компани дэлхийн одоо өчнөө олон тэрбум доллар үнэлэгдсэн тийм компани биткойны төлбөрийг эсэлгүүцүүлэн зөвшөөрж байна гэдэг нь өөрөө тэд нэр маш том судалгаа хийсэн баг. Маш том одоо ажил хэрэг одоо тэрийг хийж одоо үр дүн дээр нь шийдвэр гаргаад биткойноор хөдөлмөрч. Түүнээс би өнөөдөр хөргөөр одоо Microsoft компаниас шууд худалдаа авалт хийж чадахгүй тийм үү. Тэгэхээр өнөөдөр биткойны одоо дэлхийд даяар хүлээн зөвшөөрөлт бол дөнгөж эхэлж байгаа. Явандаа одоо өчнөө олон одоо том байгууллагууд хүлээн зөвшөөрөлт эхлэх юм бол үнэн улам өсөх магадлал. Тийм учраас хүмүүс өнөөдөр биткойн руу бас шуураад байгаа юм. Худалдаж аваад үнэн өсөх гэсэн үг тийм. Нөгөө жилийн 18% хадгаламжийг хүүнээс нь илүү ашиг өгöd байгаа болохоор хүмүүс ороод байгаа шүү. Тэгэхдээ бид нэр тэглээгээд одоо өнөөдөр нөгөө хадгаламжинд байгаа нэг 5 сэдвүүр хийж болохгүй шүү дээ тийм. Тэрийг бол миний бол хамгийн хилдэг юм бол тэр бид нэр хадгаламжинд байгаа мөнгө эсвэл бид нар өөрийнхөө байхгүй мөнгө зээл авч авахгүй юм. Бид нар байгаа боломжоор орж болно шүү дээ. 100 мянган төгрөгөөр 50 мянган төгрөгөөр орж болно. Тэрүүгээр хий гэсэн тийм би бол миний зөвлөгөө бол байгаа тийм байдаг. Манайхан хэтэрхий бас нэг юм туйлширч бас болохгүй. Мэдээлэл зөв ав, зөв газраас зөв бурууг нь ялгаж аваад хөрөнгө оруулалт хийх боломж байгаа гэдэг бол байгаа нь байгаа. Тэрийг зөв хараад орох хэрэгтэй. Эрсдлийн тухайд эрсдэл бол мэдээж хэрэг байлгүй яг ямар ч хөрөнгө оруулалтанд эрсдэл байдаг л гэхээр өнөөдөр би нэг зээл аваад нэг рестораны их төрөл эрсдэлтэй. Рестораны бизнес бол бүр энэ баг биткойнээс илүү эрсдэлтэй байх магадлалтай. Биткойны хамгийн том эрсдэлүүдийн нэг бол мэдээж хэрэг өөрөө мөнгөнд тэмдэгт болох гэж зорж байгаа энэ зүйл маань засаглал байхгүй. Төвлөрсөн тийм удирдлага байхгүй. Хяналтыг нь болон одоо энэ бүх одоо удирдлагыг нь гэх юм уу хэрэглэгчид нь өөрснөө бий болгож байдаг. Одоо өөрснөө итгэл үнэмшилтэй гэх юм. Өнөөдөр дэлхийд даяар 20 сая биткойн хэрэглэгч байжгаад маргааш нэг өдөр дотор 20 сая илүү зэрэгтэй зав бид нар болио гэж хаях юм бол биткойн үн 0 бол. Тийм л юм ба. Эрсдлийг хариуцлага хүлээх одоо тийм байгууллага байхгүй яг үнэ. Өнөөдөр яг Trade Segment манайхан үйлчлэг үзүүлж байгаа боловч
яг биткойны одоо үнийн ханшин дээр бид хариуцлага хүлээх тийм үү. Дэлхийн хариуцлага хүлээх хөвгөлөөр хүн хөрөнгө оруулалт хийж байгаа өөрөө хариуцлага. Тэгэхээр яг хөө тэрийг бол зэрэг одоо нэг даатгаж болохгүй эрсдэлж гэх юм хүмүүс тэгж харж байна. Энэ эрсдлийг нөгөө хүмүүс харахтаа одоо хөрөнгө оруулалт хийхэд одоо үнэхээр болохгүй ч юм байдаг юм уу? Үнэхээр одоо энэ эрсдлийг одоо бүр ямар ч юу аргаар хаах боломжгүй гэж харж иж магадгүй. Тэгэхдээ нөгөө талаас энэ арчилсан одоо энэ мэдээлэл ингэж их тархдаг энэ одоо ертөнцид бол хувь хүмүүс өөрснийхөө одоо эрхчлөөтэй болцсон. Өөрснөө сонголтоо хийж болдог болцсон юм бол бид нэр өөрснийхөө мөнгөнд тэмдэгтийг бас сонгох боломжтой болов. Нөгөө талын бас нэг том эрсдэл гэх юм бол түрүү хэлжсэн шиг нөгөө засаглалгүй мөнгө гэж ярьж байгаа. Бид нэр засаглалтай ийм төр нийгэмд амьдарч байгаа юм чинь энэ төр нийгмүүд нь энэ төр засаглал нь энэ мөнгийг тэгж дураар нь дургуулах болов уу гэдэг тийм асуулт байна. Өнөөдөр бол биткойны зах зээл бол жижигхэн зах зээл. Одоо 2017 онд нийт биткойны зах зээл рүү бодит орсон хөрөнгө нь одоо яг бэлэн мөнгөөр бодитоор орсон мөнгө нь $20 тэрбум орсон. Тэр $20 тэрбум орсны одоо дүнд 1700%-аар өссөн байгаа биткойн. Тэгээд одоо 2018 онд дахиад нэг $25 тэрбум орох юм бол дахиад өсөх юм байна гэсэн тийм одоо судалгаа явьж байгаа. Яг санхүүгийн зах зээл дээр бол энэ тоо бол маш жижиг тоо байхгүй. Дэлхийд аваар маш жижиг тоо. Тийм болохоор нэг анхааралд нүртэхгүй байгаа юм болов гэж би бол бодоод байна. Яагаад гэвэл Америк нэгдсэн улс ч юм уу те долларын төлөө бол маш их зүйл хийж байдаг. Долларыг дэлхийд нөрхүүлэхин тулд дайн хүртэл баг юм. Өнөөдөр Монгол улс хүртэл долларын нөөц гэж байдаг хадгалдаг. Тэгжээж бид нэр өөрийнхөө дүүргийн хүн цэнийг барих гэж үздэг тийм ээ. Яагаад тэгэхээр Америкийн тэр тогтолцоо тэр систем мундаг явж байгаа юм. Яг тэр үед тэр долларыг эсрэг долларыг үн цэнийг үүдүүлж болох нэг том биткойн байгаад шүү дээ. Тэгээ биткойныг яг тэгж дураар нь дөрвүүлэхгүй байх магадлал гэж би бас эрсдэл юм болов гэж хардаг. Өнөөдөр бол одоохондоо тийм анзаарах Америк бол маш эрхчлөөтэй арчилсан улс болохоор татваржуулаад явчихж байгаа. Ерөнхийдөө татваржуулаад хууль бус одоо гүйлгээд тэдрийг нь хаагаад тэгэл одоо иргэдтэй хэрэглэх тэр одоо орчныг бий болгоод та нар хэрэгэл тэгтээ одоо татвараа төл хууль бус юм битээ эргэл яг л тийм арчилсан одоо арга барилаар хандж байгаа. Явандаа яг ямар хуу байр суурьтай байх гэдэг. Тэгтээ Америк гарч ирээд одоо энийг хориглон хаана гэдэг нэг тэгчл юм бол бүр хууль гаргачих юм бол биткойны үн бол ер нь бол одоо 90% хэдэн хувьч тийм унах магадлал байгаа. Тэр бол ялц.